Улаан сумын сонкологийн нутагт мясны харва, мясны шагаан харва болж байна. Энэ морин жилтэн юунд тэтгэж байгаа. Харваг эхлүүлэхэд одоо эртнээс тогтсон манай Уранхай хосууны энэ ёс бий. 90 цоохор номны эвшээлтээр элдв мөвхөн арилан одхолтугаа гэж анхны сумыг тавьж үүгээрээ номны эвшээлт, сумны эрч хүчээр мөвхөн арилан одож сайн сайхан бүхэн бид нарыг дээр ирнэ гэсэн ийм санаагаар энэ харваг зохион байгуулсан. Одоо шинэ хэлбэрээр ингээд жилийнхаа засал болгож ингэж харуудаг ийм уламжил тогтсон. Тэгээд дээр нь одоо манай Уранхай түмэн энэ нутаг зам бол энэ Ухаан дуу хадааж байгаль дэлхийтэйгээ холбогдож, байгаль дэлхийнхээ хишиг уяныг хүртэж, байгаль дэлхийгээ хайрлж, ингэж байгальтайгаа шүтэлцэж амьдарч ирсэн. Тэр шүтэлцээ холбоогоо бид бас ингэж Ухаан дуугаараа их нутагтайгаа холбогдож, их нутгийнхаа одоо савдагийг бид сэрээж баярлуулж холбогдож байгаа юм нэг хэлбэр гэж бид шүтэж ингэж бодож энэ наадам найрыг харваа зохион байгуулдаг эртний уламжилт юм аа. Бид нэр одоо энэ Алтай сайхан нутгийн эзэн болж төрсөндөө их бахархаж явдаг. Одоо энэ Уранхай уламжилт мэшин сүрийн харваа гэдэг энэ өвөл болохоор 1 сар дотор баг үргэлжилсэн юу болдог жилтнүүдийн сүрийн харваа гэдэг. Тэр үхэнд бид нэр одоо ингээд амжилтаа оролцдог. Өглөө усаад цайс үйнийхаа дээжийг өргөдөг. Дараа нь хууль цагаараа нь үйлчилдэг. Тэгээд бид нэр одоо хөгшин залуугийнхгууд ингээд өгдөрөө нэрэл шагаан харваад амжилтаа оролцлаа.